Туяа жаргалыг үзэгчид ээлтэй ертөнц төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй олон ээжүүдтэй хамтран хөөхөн унагнууд үйлдвэрлэдэг гэдгээр нь таних юм а. За энэ эмэгтэй 14-өөс 4 насны 3 хүүхэдтэй урагтлал олсон эмэгтэй түүний дунд хүү төвшин төр 11 настай юм а. Анх 2 настай байхдаа хүчтэй халуурж эмнэлэгт хэвтээд оншин тогтоогдоогүй байсаар 9 жил болж байна. Харин өнгөрсөн сард туяа жаргал хүүгээ оншлуулад юунаас болсон гэдгийг тогтоож чадвал эдгэх найдлага байгаа гэсэн таатай мэдээс сонсоод шаардлагатай 25 сая төгрөг цуглуулгаар хичээнгүйлэн ажиллаж байна. Олон сайхан сэтгэлтэй хүмүүс ч түүнд тусалж байгаа юм байна. Миний хөө 20 нас хүртлээр эрүүл хүүхдээсэн. Бүр орц цэцэрлэг тахтаа гамт явдаг. Тэгээд ээж би капуста идэхгүй гэд байцаатай хоол ихэд хүртэл тэгжсэн. Тэгээд бид хоёр гинт өндөр халуураад халуунаа дэлгүй таталт өгөөд хүүхдээ хоёрын сэхэнд очиж хөвтээд тэгээд эмнэлгээс гарахтаа бид хоёр хэвтэрт баг ороод гарсан. Тэгээд одоо би чинь хүүхдээ асраад одоо 9 жил болж байна. Одоо бол миний хинч харсан эрүүл хөгчийг харагдана. Одоо бол тархинд нь үүссэн тэр гимтлээсээ болоод өөрийгөө удирдах тийм чадваргүй хүнтэй харилцаагүй болсон болохоос ш бусдаараа харах юм бол нөгөө асгардаг байсан шүлсэн гайгүй болсон, өөрөө бие цэцдэг болсон. Гэх мэтчлэн олон давуу талууд бас байна. Миний хувьд бол угаасаа ийм хүүхэдтэй болохоор идэгшгүй эмгэг юм чинь гэж бодоод яг заримдаа миний үчин давчтдээ давчтгаараа толгоогоо янз бүрийн юм цохин, уурлна, хашгирна, газар хөвтөн. Тэгээд яг энэ үед нь яг яахаа мэдэхгүй. Яг энэ үед нь ямар арга хэмжээ авах вэ? Одоо Монголд бол ямар ч юм чи онцлохгүй байхгүй. Одоо бид хоёрыг аутизм гэхээр аутизм биш. Тэгээд одоо саажилт гэхээр саажилт биш. Хатингаршил байж магадгүй гэж нэг юм чи ярьж ирсэн. Тэгээ бид хоёр тэр ким эмч дээр очиод үзүүлсэн чи бид хоёрыг тархины хурдцтай хатингаршилтай хөвгт байна гэсэн онш тавигдаад энд харуулсан нөгөө MRI-ийн бичлэгээс тэгж харсан. Тэгээ та хоёр Солонгост очиод нарийн шинжилгээ өгөөд тэр нь одоо нааштай байгаад яг юунаас болж энэ хатингаршил үүссэн гэдэг нь тодорхой болох юм бол эмчлэгдэх бүрэн боломж байна гэсэн тийм сайхан мэдээ сонссон. Үнэхээр гайхалтай байгаа. Өдрө алган хин нэгэн хүнээс ямар нэгэн урмын үг сонсох тий урмын үг сонсох тоолондоо үнэндээ нөгөө самсаар шархирна гэдэг шиг нулимс зэлгэнэл ирдэг. Өнөө өглөөл гэхэд Австралиас нэг ээж холбогдоод та хоёрын хандвийн аянд чинь яг зардлынх нь 1% нь манай гэр бүлийн хүүгээ гэд. Тэгэхээр одоо 250 мянган төгрөгийг өгье гэсэн. Манай найзууд танихгүй мэдгүй хүмүүс одоо намайг дэмжиж те ингэж оролцож байгаад үнэхээр их баярлж байгаа. Одоо бол бид хоёрт нэг 70 орчим хүн бид хоёрт яг хандвийн аянд оролцсон байгаа. Туяа жаргалын хувьд 3 хүүхэдтэй ганцаараа өсгөж байгаа жирэл нэгэн ээж өрхийн орлого маань халамжаас олгодог 204 мянган төгрөг харин хүүгийнхээ онцлогоонд шаардлагатай 25 сая төгрөгийг цуглуулах боломжгүй учраас хандвийн данс нээж байна гэж учирлаж байлаа. Бас хүүгийнхээ эрүүл мэндийн төлөө санхүүгийн төлөө өдөр бүр бурхан таандаж залбирдаг гэсэн бурханд боломжгүй зүйл байхгүй гэсэн өөдрөг үгийг бидэнтэй хуваалцж байлаа. Үзэгч таач гэсэн энэхүү хандвийн аянд нэгдэж амьдрал үн цэнтэй гэдэгт итгэж хүүгийнхээ төлөө залбирч байгаа энэ ээжид туслаарай. Light News мэдээлэлээ.